За сайн байцгаана уу. Тэгэхээр дараагийн бидний ярих нэгэн хичээл бол сугар гариг жинлүүрийн ордон дээр тийм үү? Таныг төрж байх үед сугар гариг жинлүүрийн ордонд байралтай байсан бол ямар нөлөөлөл авчирдаг талаар ярилцах гэж байна. Тэгэхээр сугар гаригийн тэмдэг бол өөрөө энэ бөөрөхөд тэмдэгтэй тэгэхээр нэг нэмэх байдаг. За хэрвээ та яг ийм байралтай бол өөрийгөө маш азтай гэж бод. Ялангуяа та эрэгтэй хүн бол эмэгтэй ч гэсэн азтай. Хоёулаа. Эрэгтэй хүн арай дамгаа хэдэн хуваар. За яагаад гэдэг талаар бид ярилцъя. За тэгэхээр юуны төрөнд яагаад энэ азтай байрал юм бэ гэхлээр бол сугар гариг өөрөө гэртэй байна гэсэн үг. Сугар гариг хоёр ордоор өдөртөл хоёр ордыг өдөртдөг. Тэр нь болохоор үхрийн орд, мөн жинлүүрийн ордыг сугар гариг өөрөө өдөртдөг. Тэгэхдээ үхрийн ордонд байснараа бол үхрийн орд өөрөө бас нэг тийм тооцоотой, тийм үү? Тооцоо хийх дуртай. Ялангуяа тэр мөнгөн талтай сэтгхүүн явж идэг болохоор бас яг одоо өөрөөрөө тийм хайрлах нь бага байдаг. Ялангуяа хайр дурлал төр. Тэгэхээр энэ жинлүүрийн ордон дээр байснаа бол энэ яг бүр баланслагдаад тэнцвэртэй болж эхэлдэг. Тийм байдлаас болоод энэ бол хамгийн одоо зөв байрлал нь. За тэрнээс гадна эхлээд бид нар сугар гарийнхаа одоо юуг нөлөөлөг тайлбарлая. Сугар гариг бол амьдралд байж болох бүхий л одоо сайхан зүйлүүд байдаг. Ялангуяа материалын талын мөнгө агуулж талтай сайхан машин байд юм уу, сайхан одоо байр байд юм уу, сайхан хувцс байд юм уу, сайхан хоол унд байд юм уу, амьдрал байх болох бүхий л кайф авч болох бүхий л зүйлийг тийм үү одоо сугар гариг удирддаг. Тэгэхээр ялангуяа сэтгэл зүйн үед бол хайр дурлал, нөхөрлөл, үерхлийг өөрөө бас удирддаг. Тийм байдаг. Тэгэхээр бид бүхэнд хэллээ. Эдгээр зүйлүүд нь бүгдээрээ тийм баланслагдсан байх ёстой. Нэгсээр энэ ордонд одоо сугар гариг байснараа бол тухайн залуугаас юм уу тухайн бүсгүйгээсээ тийм үү бүх юм тийм балансыг харж идэг. Тэр нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр бол одоо гэр бүл болсон үед ч юм уу эхнэр нөхөр найз охин найз бүсгүй болсон үед бүх зүйл нь 50% байж иж зохицох ёстой хоорондоо ялангуяа нөхөрлөл хайр дурлал төр одоо жишээ нь бол одоо гэр орноо цэвэрлдэг байд юм уу те асуудал хувцсуунаа угаад гэх юм уу гэхэд бол дандаа нэг их нэртэй бүгдээр нь хийх юм бол энэ ордны бүсгүйчүүд бол энийг бол хүрхэн зөвшөөрөхгүй зарим үед нөхөр нь заавал тэрийг хийж явах ёстой. Тэгэхгүй дандаа бүх юм яа гэхэд тэр сүулдэ тэрнээс залхаж эхэлдэг. Мөн энэ орд бол нөхөрлөлийг удирддаг. Жинлүүр өөрөө нөхөрлөлийг удирддаг. Тэгэхээр нөхөрлөлийн хувьд найзын хүрээ их олонтой. Тэгээд тэрнээс гадна бас хоёр зүйлийг тийм үү одоо альва зүйлүүдийг хоёр талаас нь харж чаддаг хүмүүс. Тэгэхээр одоо гэр бүл дотор бол маргаан байх нь их бага. Яг бол нэгнийгээ ойлголцохтой илүү ганцхан өөрөөрөө давшаад зүтгээд байдаг. Нөгөө талынхаа бас ойлгож чаддаг. Мөн их тийм дипломатч замтай хүмүүс байдаг. Нэг тийм маргалдаад байхгүй тэрийг болж өгөө сууж байгаа нүүрээ харж байгаа яриад зохицуулчдаг. Хүнтэй маргалдах хэдэр их дургу. Маргалцсан тохиолдолд тэр нөгөө баланс нь алдагдчихдаг. Нөхөрлөл дээр ялангуяа найз нөхдийн хүрээнд. Тэгэхээр тэрийг тэнцвэртэй байлгахын тулд үргэлж одоо харилцаа холбоон дээр их тийм анхаардаг, дипломатч замтай, хүнтэй тийм сайхан одоо харьцдаг хүмүүс байд юм уу? Тийм байдаг. Тэрнээс гадна эдгээр бол хувцлалтын хувьд бол хувцлалт маш олон дизайнерууд, хувцсны дизайнерууд нь олон энэ дэлхийд ирэх их нэртэй дизайнерууд энэ гариг дээр энэ ордонд энэ сугар гариг байршилтай байдаг. Одоо жишээ нь та бүхэн одоо төрөгт чинь хэрвээ таны сугар байралт бол та одоо мэдж байгаа. Та бол маш тийм одоо сонгодог хувцлалт их дуртай. Ялангуяа одоо энэ барууны дэх үеийн 50-60-аад оны одоо үеийн тийм хувцлалтууд байдаг шүү дээ. Тийм малгайтай тэгээд тэр дайшинзан нэг тийм урт байд юм уу? Их маш тийм сонгодог эмэгтэйчүүд нь хувцалдаг. Эрэгтэйчүүд нь ч гэсэн бас тийм костюмтай заримдаа одоо яа тийм бүр тэр нэг тийм яг тийм дигжин тийм маш тийм хувцсан дээр их анхаарах дуртай. Гоо сайхан тийм үү яг гоо сайхан өөрөө гоо сайхан арт байд юм уу те одоо баримл, уран зураг
Яг л энэ ч өөр гэртээ болохоор тийм зүйлүүдийг мөн өөрөө их тийм зүйлүүдээс маш одоо кайф авдаг. Гэр орноо тийм зүйлүүдээр догчуулдаг ч юм уу. Нэг тийм байдаг. Маш товчхондоо гэхдээ энд суурга байрласнаар бусад бас гаригсын байршлыг та бүгд харж явах ёстой. Хэрвээ санчир уг гаригтаа давхцсан байх юм бол энэ бүгд бас өөрөөр иргэнэ. Эсвэл далайн ванж байт юм уу, дэлхийн ванж юм уу, энэ бусад гаригсын хоорондын холбоосуудыг нь бас нарийн одоо харах ёстой. Маш товчхондоо бол нэг юм байна. Маш зүгээр нэг юм товчхон сануулгах зүйл гэх юм бол энэ ордынхан аливаа зүйлгөө баланстай байх хэрэгтэй гэдэг чинь хэмжигдсэн бүх юм хэмжүүртэй. Тийм болохоор бас ганц бие удаан байдгүй. За энэ ордод сугартай хүмүүс бол ганц бие удаан байна гэж өстой байдаг. За хүнээс одоо саллаа байд юм уу яалаа гэж бодоход бараг одоо маргааш нөгөөдөр ч юм уу тийм ганцаараа байхгүй яг л ганцаараа болоод ирэнгүүт нөгөө тал нь алга болчдөг. Тэнгүүтээ нөгөө нэг тэрийг орлохын тулд заавалч эрхэл, нөхөрлөл, хайр дурлал дунд тийм үү. Ялангуяа тийм хосоороо байж заавалч дуртай байдаг. Тэр нь алдагдангууд маш одлогоо дахиад нэг хүнтэй болдог ч юм уу. Тэрнээсээ болоод бас одоо ингээд зүгийн шиг тийм үү нэг цэцгнээс дөнгөө цэцгэлөө явдаг шиг тийм алдаа хийх одоо ихтэй магадлал өндөр байдаг. Бас тэрэн дээрээ бас одоо анхаарах хэрэгтэй. Тэрнээс биш энэ ордных бол маш тийм үү эерэг нөлөөтэй эрэгтэй хүн түрүүнийг ханддаг. Яг бол эрэгтэй хүний төрөх агшин сугар гарыг юу гэлтдэг бол эрэгтэй хүний эхнэрийг илэрхийлдэг ирээдүйн эхнэр. Бархас үед бол эмэгтэй хүний нөхрийг илэрхийлж байдаг. Тэгэхээр ерөөдөө нэг тиймэрхүү янзын их тийм нөхөрсөг одоо тийм эмэгтэйлэг тийм одоо эхнэртэй болох нь бол зүгээр маш энгийн жишээ авахд бол одоо Титаник кино байдаг. Титаник кино одоо гарч ирэх тэр Кейт хэд байдаг шүү дээ. Нэг машинаас гарч ирээд яг одоо усан онцлогоо орохоос өмнө нэг машинаас гарч нэг малгайтай яг нэг тиймэрхүү сонгодог хувцастай нэг тиймэрхүү төрлийн Кейт өөрөө бас жинлүүрээ ордны хүн. Гэтэл сугар нь биш нар нь байдаг. Тэр нэг тиймэрхүү төрлийн эмэгтэй хүн өөрт нь маш таалагддаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүмүүс болохоор өөртөө яг тиймэрхүү хувцастай хүмүүс бас байдаг. Тийм байна. За тэгээд энд бол өөр яриад байх зүйл байхгүй. Яг бол их азтай байрлал. За тэгэхээр анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр бид нэр ангар сугар гариг маань хилэнцгийн ордон дээр байлгалаар ярилцсан. Баяртай.